Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Дэлхийн сууднууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэх сар хариултаа хадгалын үрээтэй худалдаа хөгжлийн банк мөн Mobicom хамтран ажиллаж байна. За студид Ланжа хотоос физикч Бэлгүүн, хөтлөгч Цэнгэл хоёр нар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол багш шавийн цуут маргаан. За сайн уу Бэлгүүнэ? Сайн уу, сайн байна уу? Хоёулаа чи уулзаагүй ясуу удаа вэ? Уулзааг удсан байна. За цагаагаар ямар байна да? Өө энэ чи хавар ихэлцэн, дулаахан болцсон. Тэгэл ажилдаа явал. Өнөөдөр нөгөө хамгийн завгүй байдаг өдрүүдийн нэг тэгэл байж байна. За. За өнөөдрийн сэдв маань өстө таалагдсан. Гоё юм. Өнөөдрийн бит хоёрын сонгож авсан сэдв болохоор багш шавийн цуут маргаан гэж байгаа тийм. Хиний тухай гол дөрүүд маань хиний тухай ярих вэ гэхээр Зигмунд Фройд, тэгээ Карл Густав Юнгийн тухай ярина. Энэ хоёр маань өөрсдөө баг манай сонсогч нар маань нэрийн сонсоол гадарлаж байгаа хэрэг сэтгэл судлалын салбар, ялангуяа psychoanalysis-ийн салбарын үндэслэгч нар. Тэгээ орчин үеийн сэтгэл судлал, сэтгэл засал тийм энэ одоо том шинжлэх ухааны салбарын үндсийг тавьсан хүмүүс байгаа. Гэтэ их сонирхолтой нь юу вэ гэхээр Фройд бол өөрөө яг энэ сэтгэл судлалын салбарын одоо загалмаасан эцэг гэж үздэг тийм хамгийн одоо том годуудынх нь нэг, бурхтуудынх нь нэг. Юнг тэгсэн чинь манай Фройдийн юм орчин үеийн хэллэгээр бол улаан фэн гэсэн бохоггүй. Улаан фэн нь ерөөсөө Фройдыг шүтдэг, Фройдийн онолыг дагдаг, Фройдод итгэдэг ийм хүн байсан. Тэгээ Яванда Юнг өөрөө Фройдийн шав болсон. За шав болоод найзууд болоод энэ хоёр ингээд одоо гоё маргаан өрнүүлнэ шүү дээ. Бид хоёр Нильс Бор Эйнштейний тухай нэвтрүүлэг дээр ярьж исэн одоо юм тий эрдэм шинжилгээний буюу одоо танин мэдхүн маргаанууд өрнүүлдэг тий хүний тарих ер нь яаж ажилтсан бол ухамсар гэж юу юм ер нь яагаад бид нар сэтгцийн өвчин тустай тий зүүд гэж юу юм гэх мэт иймэрхүү зүйлүүдээр маргаан өрнүүлдэг байсан. Тэгээд эцэстээ их харамсалтай юм болсон нь манай хоёр нөхөр маань одоо өөрсдийн замыг өгөөд тусын одоо өөрсдийн сургууль буюу School of Thought тэрийг байгуулад өөрсдийн онолыг бий болгосон байгаа. Яг хөө энэ дээр ингэж салцгаасан. Гэтэ энэ түүхт нэг юм сонирхолтой дүр орж ирдэг. Энэ хоёрын амьдралыг хооронд нь холбож исэн. Тэр нь хэн бэ гэхээр Сабина Шпейлгайн гэдэг Оросд төрсэн эмэгтэй байна. За энэ эмэгтэй маань өөрөө Герман Оросын одоо холц. Гэхдээ яг цэвэр Герман биш цэвэр Герман биш гэдэг нь тухайн үеийн хэллэгээр бол айрын хүн биш те. Манай хүн болохоор Сабина маань болохоор Орос тэгээд Оросын еврей хүн байсан ба. Жууд эмэгтэй байсан. Тэгээ энэ эмэгтэй 1900 оны эхээр 19 настайдаа өөрөө 1885 онд төрсэн 19 настайдаа хистерия гэж англиар хэлдэг. Монголоор болохоор хий димэрх өвчин гэж. Хий димэрх өвчнөр онцлогдоод за энд бас нэг юм сануулхад би сэтгэл судлалын салбарын хүн биш учраас өвчний нэрийг буруу орчуулж яж магадгүй. Хэрвээ тийм байвал яг салбарын хүн гоё доор нь зөв намайг засаад бичээд өгөөрэй манайхаа. За тэгэхээр хистерия өвчин тусаад тухайн Швейцарын эмнэлэгт хүргэгдэж очсон байна. 19 настай жоохон хөхөд те энэ дөнгөж орчин үеийн юугаар бол дөнгөж 10 жил төссөн хөхтэй байхгүй. Тэг ингээ хий дэмэрдэг, хий харддаг. Тэг өөрийг нь одоо ингээд хүмүүс хороох гээд байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлд итгэдэг ийм эмэгтэй жоохон охин Сабина Шпейлгайн гэж жоохон охин Швейцарт Юнгийн ажилдаа эмнэлэгт хүргэгдэж очсон байна. За Юнг энэ эмэгтэйн юу нь болсон? Эмчин болсон. Тухайн охины тий эмчин болоод энэ охиныг одоо psychoanalysis-аар эмчилсэн. Ингэж эмчлэхдээ Юнгийн өөрийнх нь тавьсан онш нь өөрөө хистерия байсан байна. Гэхдээ орчин үеийн мэдрэл судлалын хүмүүс тий нейрологчид болон нейросайенсийн хүмүүс түүхийг харахаар юу ажиглагддаг гэхээр 1900 оны үед ер нь ямар нэгэн төрлийн бүр шизофренч байж болно. Эсвэл ямар нэгэн төрлийн одоо psychosis байж болно. Ямар нэгэн невротикийн гаралтай өвчин байж болно, тий. Ямар нэгэн бүр ингээд донтолтоос болсон юм хий димэрх өвчнүүд байж болно. Энэ бүх өвчнүүдийг нэлэнхүүд нь хистерия гэдэг өвчөнд оруулаад хистеригаар оншилчдаг байсан юм. Тэгэхээр зарим судлаач нар юу гэж хардаг вэ гэхээр Сабина Шпейлгайн бол магадгүй хистериатай биш хүүхэд насны юм хүнд травматай. Тэгээ тэр травмагаас болоод юм шизофрен ялангуяа параноид төрлийн шизофрен туссан байж магадгүй гэсэн юм таамаг байдаг. Яагаад зарим энэ судлаач түүхчид те шинжилгээний түүхчид маань ингэж үздэг вэ гэхээр яг ингээ харахаар хистерия гэхээр энэ хүн
өөрөө ингээ ярьж байгаа зүйлүүд нь заримдаа бодит түүхүүдтэй давхцаад байдаг гэсэн байсан гинэ хүүхэд насных нь. Тийм болохоор энэ хүн магадгүй параноид шизофрен туссан байж магадгүй гэж боддог. Эсвэл ингээ нарийн харахаар бүр хий хосон юм яриад байдаг. Бүр ингээ эмнэлэгт байхдаа эмнэлгээсээ зүхтаж явсан ба. Тэгээ зүхтаж явахсан чинь зүгээр ингээ уулан дунд модон дундаас олсон байгаа байхгүй энэ эмэгтэйг. Тэгсэн зүгээр л одоо энд ингээд юм гоё байна те юм хий юм хараад явцсан хөрхий тийшээ. Тэгээ ийм байсан. Тэгээд энэ Юнг одоо хистери гэж оншилсан хүн өөрөө тухайд Юнг гэсэн. Юнг бол тухайд яг одоо дөнгөж 30 гарч явжсэн эд оргилтэй залуу насны эд оргил үе дээр явжсэн хүн байгаа. Судлаач нар болохоор зарим нь ингэж одоо Юнгийн хистерийг жоохон үгүйсгдэг. Гэтэ энд их сонирхолтой юм болсон нь юу вэ гэхээр Сабина Шпильгайн бол өнөөдөр ялангуяа орчин үед Орос улсын сэтгэл судлалын салбарын үндэслэгч нарын нэг багхгүй. Мөн хамгийн анхны эмэгтэй сэтгэл одоо судлаач те psychoanalyst, psychiatrist ийм хүн ба. Энэ хүн өөрөө бүр ингээд надад ялангуяа их юм хүчтэй одоо мэдрэмж төрүүлсэн юу гэхээр Сабина Шпильгайн гэдэг хүн Орос улсад хүүхдийн сэтгэл судлалын салбарыг үндэслсэн хүн юм билээ. Тухайн үеийнхэн Оросын тийм хамгийн том хоёр одоо psychiatrist-а нийлээд хүүхдийн сэтгэл зүй гэдэг чинь их чухал юм байна тий. Өнөөдөр ингээд бид нар энэ тэндээс сонсдог шүү дээ. Ерөөсө хүүхэд багадаа ямар personality сэтгэл зүй бүрдүүлэн тэр нь ингээд том болж байгаа personality нөлөөлд юм байна. Энэ магадгүй 60% юм шиг байна гэсэн юм одоо онолууд явдаг тий. Яриануудын тэнд явдаг. Сабина болохоор яг энэ бүх онолуудын үндсийг анх тавьсан юм бэл. Ерөөсө хүүхэд багадаа ямар нэгэн одоо сэтгэлийн болон материаллык хэрэгцээнүүд хүүхдэд хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэр хэрэгцээнүүд нь тодорхой хэмжээнд яаж одоо бүрэн хангагдж байна тийм үү? Эсвэл дутуу байна уу? Энэ нь өөрөө тэр хүүхдийг том болоод ямар хүн болох вэ гэдэгт нөлөөлдөг юм байна гэдэг энэ онлын үнцийг хамгийн их тавьсан юм ихтэй юм бэл. Тэр надад аюул лаг санагдсан. Тэгээд ерөөсөө энэ салбарын энэ үндсэн суурийг тавьж өгöd үүнээс хойш хүүхдийн сэтгэл судлалын салбар маш хүчтэй хөгжсөн. Ингэж хөгжөхдөө мэдээж одоо тухайнх нь нөгөө годууд байгаа шүү дээ, томчууд. Фройд, Юнг гэх мэт хүмүүсийн онолыг бас давхар оруулж ирсэн. Мөн орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүд бас давхар орж ирээд илүү одоо хөгжсөн байгаа. Өнөөдөр яг хөө ингэж хүмүүс сэтгэл судлал дээр зүгээр нэг юм анзаарэгддэг юм бас ингэж манай эмч надаас ингэ хэлдэг. Юу вэ гэхээр зарим хүмүүс хаа байсан 100 жилийн өмнөх Фройдын одоо юу ч юм уу тий онол ч юм эсвэл Юнгийн онол ч юм энэ онолыг өнөөдөр ингэ яриад байдаг. Гэтэл энэ онолуудын зарим нь бол үнэн тий зарим нь бол ингээд туршилтаар батлагдаад илүү конкрет болоод илүү ингээд хөгжөөд сайжраад суурь нь илүү сайжраа явсан. Зарим нь бол худлаа, зарим нь бол бүр ингээд үлгэр тий наач ийм гэдэг нь ингээд явж байгаа. Гэтэл хүн бол ер нь ингээд cherry picking хийдэг амтан учраас тэр дундаас ингээд өөр таалагдсанаа сонгоод авчдаг. Ийм үзэгдэл байдаг. Гэтэл ялангуяа одоо сэтгэл судлал гэдэг бол өөрөө айгүй хүчтэй чухал салбаруудын нэг байхгүй. Бид нар хамаагүй одоо тэгээд бүрэн батлагдаагүй эсвэл бүрэн туршилтаар сайн хэмжигдээгүй эсвэл ямар нэгэн байдлаар логик, рационал суурь, онлын суурь нь хангалттай сайн тавигдаагүй ийм онолуудад хамаагүй итгэж болохгүй. Нэг сүүлийн үед эмчтэйг ярьж байгаа юу ингээ анзаардаг хэрэг ихэнх хүмүүс энэ тэндээс маш их мэдээлэл авдаг болсон. Ялангуяа сэтгэл судлалын салбар дээр. Тэгээд хүн чинь тэрийг өөрийнхөө ойлгоно тий. Гэтэл сэтгэл судлалаар сурж байгаа эмч мэрэгжлийн хүмүүс чинь тэрийг яаж ойлгож, ямар хандлагаар хандаж, ямар судалгаагаар үзэхгүй гэдгийг мэдчихэе. Бид нар бол тэр салбарын хүмүүс биш учраас яаж хандахаа мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд өөрт таалагдсан хүн сонгоод авчдаг гинэ. Өөрт таалагдсанаа сонгож аваад бүх юмыг нөгөө нэг юм солонгон юутай нүдийн шилээр харж эхэлж байгаа байхгүй. Тэргээр нь зөвхөн өөрт таалагдсан юм нь орж эхэлдэг. Тэнгүүд би жишээ нь магадгүй ингээд буруу сэтгэл судлалын салбарын нэг юм онол өөртөө суулгах ч л да тий. Жишээ нь өмнөх Буддагийн дугаар дээр урнаав дээр юу ярьсан бэхээр тэнцээ нэг юм алуурчин байсан. Тэр алуурчинд аваачаад буруу замаар гэгэрэлд хүрэх онолыг заагаад одоо ингээд онлоор ятгцсан. Тэгээд тэр нүдэрээ бүх ертөнцийг хараад алуурчин болсон байхгүй. Тэр шиг би нэг онолыг өөрийнхөө хүлээж авснаа тэрийг буруугаар хүлээж авч байгаа би өөрөө мэдэхгүй шүү дээ. Хүн чинь өөрийгөө гаднаас харж чадахгүй. Тэгээ ингээд хараад эхлэх юм бол тэн чи cherry picking гэж одоо мэрэгжлийн хэлээр хэлдэг. Өөр таалагдсан сонгож аваад буруу юм руу орох аюултай сэтгэл судлалын салбар бол. Тэгээ хамаагүй бас ингэж болдгоо. Тэгэхээр бас мэдээж өнөөдөр Фройд Юнгийн тухай ярьж байсан энэ хоёрын онлын тухай ярина. Бас нэг чухал юм нь юу гэхээр эндээс бид бас тодорхой хэмжээнд авах гээхтэйгээ байх хэрэгтэй. Мөн сонсогч нар маань энэ онолууд маань өнөөдөр 100% үнэн гэж хүлээж авч болохгүй тий. Тодорхой хувь нь санаануудыг энэ хүмүүс гаргасан байна. Өнөөдөр тэгвэл хаана явж байгаа юм бэ гэдгийг
бас өөрсдөө дэлгэрүүлж судлаарай. Мөн бас янз янзын мэрэгжлийн ярианууд интернетэд байдаг. Тэргээр ингээд дэлгэрүүлсэн дээр байдаг шүү. За буцаад Сабинагийн тухаар ярилцгаар. Би ерөөсөө энэ хүүхдийн бүр энэ эмэгтэйг биширсэн. Бүр үнэхээр юм гайхалтай эмэгтэй байсан билээ. Тэгээд манай Шпилгайн өвчтнөр очиод Юнгийн өвчтөн болоод. За Юнг маань тэгээд Шпилгайны хистерия гэж онцлоод эмчилж эхэлвэ. Энэ үед бол Юнг ерөөсөө Фройдын дагагч, одоо Фройдын онолд итгэдэг. Тэгээд Сабинаг Фройдын онолоор эмчилсэн. Сабинагийн хистерийг Фройдын сэтгэлд одоо psychoanalysis-ийн онолоор Сабинаг эмчилсэн байна. Энэ хугацаанд Сабина юу болж мэдсэн бэхээр манай хүн өөрөө бол анх ерөөсөө сэтгэл судлалын салбар жоох дургу эмэгтэй байсан гинэ. Тэгээ баг ингээд нэг юм тий асуух юм бол чи ийм сэтгэл судлаач болох уу те ийм psychoanalyst болох уу гэх юм бол өөдөөс нь юу солиороод байгаа юм гэхээр тийм дургу байсан байхгүй. Гэсэн чинь төгсдөг тий одоо энэ эмчлүүлснийхаа дараа ангаах сурсан юм биш үү те одоо чиглэлээр тийм яг одоо энэ эмчлүүлээд явж байхдаа манай хүн өөрөө энэ салбарт дуртай болж эхэлсэн ба. Тэгээд Юнгийн юу болсон? Туслах болсон. Яагаад туслах болсон гэхээр мэдээж эн чинь одоо 100 жилийн өмнө тэгээд дээрэс нь дэлхийн 1-р дайнд төгссөн. Ерөөсөө Европ эдийн засгийн хямралд орж исэн үе шүү дээ. Хичнээн Швейцар те гоё улс ч гэсэн ерөөсөө ер нь Европын эдийн засаг эвгүй болцсон байсан үе. 1-р дайнд тэнцээ төгссөн хэцүү цаг үе ер нь хэцүү байсан үе. Тэгээд ингээ шин одоо сувлэгч авахд хэцүү. Тэнгүүт нь өвчтнүүдийн арай гайгүй өвчтнүүдийн сувлэгчээр ажиллаулцдаг байсан байгаа байхгүй. Тэгээ Сабина сувлэгчээр ажиллаулаад энэ хүн өөрөө энэ psychoanalysis дуртай болоод бас дээрэс нь өөрөө багын юм одоо гоц ухаантай гэж хэлж болохоор юм ихтэй. 19 настай гэхэд 5 6 хэлээр чөлөөтэй ярьдаг юм ихтэй байсан байна. Тэгээ ерөөсөн юм байлаа харин. Тийм бүх юмд өөрийнхөө юм өөрийн гэсэн бодолтой бүх юмыг ингэж шүнген тунгаах чадвар нь айгүй өндөр. Өөрөө бас эн чинь тэгэд Оростой айгүй баян еврей айл төрсөн, жүүд айл төрсөн. Тэгээд ийм одоо тухайн үеийн нийгмийн структурч айгүй хатуу штэ тийм эмэгтэй юм бол яг ийм байна. Гэр бүл бол яг ийм байна. Маш хатуу юм тавьдаг байсан. Яг тийм орчинд өссөн. Тэгээ өөрөө магадгүй энэ орчинд өссөн Сабинаг тэгээд хистериатай болох нөлөө байсан байж магадгүй гэж үздэг. Мөн энэ хатуу дэглэмээс нь болж Сабинагийн эгчин нас орсон юм бэл. Түүхэндээ тэр нь өөрт нь ингээд маш том сэтгэлийн одоо шарах болсон тийм хүн нас урна гэдэг чинь тэг ялангуяа ихч аав ээж гэдэг ойр дотны хүний алдах чинь айгүй хүнд байдаг шүү дээ. Чинь амар хэцүү процесс байдаг. Надад бол маш хэцүү процесс байдаг энэ бол. Тэгэхээр ийм хэцүү байдалд орсон байсан байна. Гэтэ үнэхээр гоц ухаантай юм тарих байсан байгаа байхгүй. Тэгээд манай Юнгийн туслах болоод эмнэлгээсээ гараад Австрийн их сургуульд, Вений их сургуульд баха psychoanalyst-аар сурахаар орсон. За багш нь өөрийнх нь одоо нөгөө дипломын удирдагч нь гэдэг шүү дээ тийм монголоор. Тэр нь болохоор манай Густав Юнг гэсэн. Карл Густав Юнг. Нэгсэндээ Юнгийн анхны шавнарын нэг багхгүй Сабина. Гэтэ энэ хоёрын харилцаа маань айгу сүүл рүүгээ хэцүү байдал руу явж орсон. Тэр нь юм жоохон их одоо хэцүү юу юм дээ тий. Уул нь ингээд анхны энэ хоёрын харилцаа маань багш шавын харилцаа тий. Эхлээд өвчтөн ээжийн харилцаа байсан. Тийм. Дараа нь энэ айжмаар багш шавын харилцаа болсон. За нэг хэцүү эргэл тохиолдсон юу гэхээр энэ багш шавын харилцаанаас энэ харилцаа дахиж нэг өөр алхам руу яваад амаргийн харилцаа руу шилжсэн. Тэр бол ерөөсөө их хачин одоо хажиргалтай юм болсон байна. За энэ дараагийн хэсэг рүүгээ хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад байна. За тэгье. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалан өрөөтэй Худалдаа хөгжлийн банк хамтран ажиллаж байна. За Худалдаа хөгжлийн банк маань 3 сарын 12-наас 4 сарын 12-ны хүртэл одоо хариултаа хадгалын үйлчилгээгээр олсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50,000 болгон урамшуулах хийнаа. Одоо нөгөө 50,000-ыг 50,000 болгож үржүүлж ийснэ одоо ингээ хугацаанд бага болсон учраас шинжлээд бас дахин боломж олгоод 25,000-ыг 50,000 болгож үржүүлж өгөхөөр ийм урамшуулал шинээр зарлчаад байгаа. За энэ хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ гэвэл за хэрвээ Худалдаа хөгжлийн банкны та харилцагч биш бол за энэ дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад за Худалдаа хөгжлийн банкны онлайн аппликейшн татаад харилцагчаар бүртгүүлж болно. За 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нийх юм бэлээ. За энэ хадгаламжийн мөнгнүүд маань хүртэл хүүтэй явдаг учраас ийм хадгаламжийн данс нээж гин гэж би ойлгосон. За тэгээд тус харилцах дансан дээрээ Худалдаа хөгжлийн банкны Brito Viz, за Master гэх юм одоо өөртөө тохирсон үйлчилгээтэй одоо виртуал карта бас захиална маш хурдан хугацаанд одоо картыг чинь захиалга нь одоо маш хурдан хугацаанд хийгдэнэ. За тэгээ хариултаа хадгалын үйлчилгээг ашиглаад
та одоо мөнгөө үржүүлж авахдаа сарын хугацаанд одоо энэ 3 сарын 12-наас 4 сарын 12-ны хугацаанд нэг удаа үржүүлж авах боломжтой. За тэр үржүүлж авж байгаа мөнгө чи хэдэн төгрөг болж байгаа тэр мэдээллүүдийг бүгдийг бас нэгдэх өдөр Viber-аар юм уу эсвэл одоо бүртгэлтэй утасны дугаараар чинь мэдээлээд ах юм байлээ шүү. За тэгээ худалдаа хөгжлийн банкныхаа маань маш гой аян зарлж байгаа. Та одоо хариултаа хадгалыг бол ойлгож байгаах. Одоо 500-аас 1000, 1500, 2000 гэ 5000 хүртэлх дурын тоогоо сонгоод тэгээд та 5500 төгрөгийн гүйлгээ хийгээд 1000 төгрөгөөр тохируулсан байлаа гэж бодоход хариултны ч одоо 1000 төгрөг хадгалах дансруу чинь л хоримтлагдаад ах юм аа гэсэн үг. За эсвэл одоо бутархай мөнгөө бас хадгаламжиндаа шилжүүлдэг тийм хоримтлалч бас байгаа. Тэгэхээр ямар нэг байдлаар энэ хоримтлалын ач тусыг бидэнд ойлгуулах гээд худалдаа хөгжлийн банкныхан маань ийм гоё үйлчилгээ зарлаад байгаа шүү. За тэгээд ер нь худалдаа хөгжлийн банкны бүх салбаруудаар за онлайн аппликейшн татаад одоо та энэ үйлчилгээнүүдэд бүртгүүлэх боломжтой. За эсвэл одоо 1819-77 дугаарын утсаар лавлах боломжтой шүү. За дандаа хамтран ажилладаг худалдаа хөгжлийн банкныхандаа за мөн хоримтлалын ач тусыг бидэнд ойлгуулахаар гой үйлчилгээ зарладагт нь маш их баярлалаа. За. Бэлгүүний энэ хариултаа хадгалыг хэрэгжүүлж үзснээр нь. Би хараа данс нээсэн байгаа. Тэгээд гэтээ нөгөө гадаадтайгаа болохоор карта ихэнхдээ ашиглаж амжихгүй л яваад. Тийм. Харин ерөнхийдөө бол бид нарт аягүй тийм төвөггүй амархан гентийн за ер нь л газраас мөнгө олж байгаа юм шиг урамшууллаа. Тийм. Айгүй нөгөө нэг хамаагүй амар болгоцсон тий. Тэр одоо жишээ нь би ингээд нөгөө мөнгө хадгалахаар яг 7 хоногийн тэтх өдөр эсвэл сарын цалингаас тэтээг яг тэр данс руугаа явуулна хүн заримдаа мартдаг байхгүй тий. Хүн чинь төгс амтан биш. Нөгөө бас мартчих хэрэгтэй хүн чинь. Тэгэнгүүт заримдаа нөгөө нэг юм чухал юм марч. Тэгээ ингээд мөнгө хадгалахгүй мартчихдаг. Гэтэл яг хариултаа хадгалъя тий бодрохаа мөнгө хадгалъя гэдэг чинь миний өмнөөс тэр ажлыг хийгээд үж нэхэр надад айгүй амар. Магадгүй бас тэр цагийг би өөр илүү хэрэгтэй зүйлд бас тий өөр цаг зарцуулж чаддгүй байсан зүйлдээ зарцуулах боломжтой болчихж байгаа. За ингээд яриалуугаа буцаж орё. За ингээд Карл Густав Юнг маань эхлээд эмч өвчтний харилцаатай байсан Сабинатай. Дараа нь багш шавын харилцаатай боллоо. Тэгээд амаргийн харилцаатай болсон. Гэтэл тэгвэл Юнг гэдэг хүн маань өөрөө хэн байсан бэ те? Юнг яагаад өөрөө ийм сонин амьдрал руу яваад орчоо гэж харахаар мань хүн бол ерөөсөө яг одоо тухайн үеийн хүмүүс Юнг шиг хүмүүсээ юу гэж хэлдэг байсан бэ гэхээр аарын хүмүүс гэж хэлдэг байсан те. Швейцарын яг одоо аарын хүн байсан байгаа. За өөрөө бол өнөөдөр яг жинхэнэ psychoanalysis-ийг үндсэн хүмүүсийн нэг гэж яригддаг загалмаас эцгүүдийн нэг Швейцарт төрсөн манай хүн бол анх бол Фройдийн фэн байсан гэж хэлсэн тий. Тэгээд Яванда Фройдоос бол холдсон. За тэр төгрөг бол нэвтрүүлгийн төгсгөл рүү орно. Ийм хүн байсан. За өнөөдөр бол Юнгийн School of Thought гэдэг нь юу вэ гэхээр илүү одоо Юнгийн философи руу чиглэлсэн. Манай Юнг ямар нэгэн зүйлийг нэг юмар хараад өнгөрдөг төрлийн хүн байсан. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр spiritualism гэдэг тий. Spiritualism сонирхдаг, одоо дорны философи сонирхдаг, мистицизм сонирхдаг, шашин сонирхдаг, тэгээ шинжлэх ухаан сонирхдаг ийм хүн байсан байхгүй. Маш өргөн талын мэдлэгтэй хүн байсан. Дээрэс нь энэ өргөн талын мэдлэгүүд нь Юнгд ямар санаануудыг суулгаж эхэлж байгаа вэ гэхээр магадгүй энэ Фройдийн үндсийн тавьсан psychoanalysis гэдэг чинь Фройдийн тавьсанаас илүү том юм байж магадгүй. Эсвэл энийг бас өөрөөр хараад магадгүй spiritualism те эсвэл Eastern дорндын философи эсвэл mysticism оруулж ирж болох юм байна гэсэн ийм юмнуудыг ярьж байгаа. Тэгээ Юнг өөрөө бүр collective conscious буюу одоо юм коллектив ч одоо юм нийлсэн те монголоор юу гэж хэлдэг юм бол тийм бүх зүйл ингээ нийлсэн юм ухамсар гэдэг санааг гаргаж ирсэн байна. Энэ нь болохоор яг хуу зарим орчин үеийн физикч нар ярьдаг л да. Жишээ нь Пендроз одоо Нобелийн шагналтай физикч юу гэж ярьдаг вэ гэхээр ертөнц бол бүхэлдээ нэг юм том ухамсар гэсэн юм ярьдаг байхгүй. Гэтэ Пенрозын энэ санаа бол буруу гэдэг тий болохгүй гэдгийг зарим судлаач нар бүр тооцоог нэгээд харуулсан. Дээрээс нь Пенроз бас ийм юм ярьж байгаа. Ухамсар гэдэг бол яг квант түвшинд бий болдог зүйлээ гэсэн юм ярьдаг. Тэрийг бас зарим физикч нар яг тооцоог нэгээд ухамсар бол яг классика квант эффект бол энэ чинь маш бага байд юм байна гэдгийг бас харуулсан байдаг. Үүнтэй адилхан Юнг анх юу ярьсан бэ гэхээр одоо ингээд цэнгэл гэдэг хүн юунаас айдын, бэлгүүн гэдэг хүн юунаас айдын гэдэг ийм айцсууд үүдэгтэй биднэрт энэ одоо фобиа гэж заримдаа нэрлэдэг шүү дээ төрөлхийн. Тэр хаанаас ирсэн бэ гэхээр фобиагийн тайлбар байдгүй юм байна л та. Ер нь яг ийм шалтгаантай. Юнгийн талынхан энийг бас зарим Юнгийн талынхан юу гэж тайлбарладаг гэхээр энэ бол ерөөсө генетикээр дамжиж ирсэн бидний өвөг дээдсийн мэдээлэл гэж байгаа байхгүй. Тэгж тайлбарладаг. Тэгснэ нэг ийм
сонин тохиолдлууд хүмүүст ингээд тохиолддог шүү дээ. Одоо чам тохиолдож ирсэн үгүй. Би нэг ингээд 10 жилийнхаа тэгээд багийнхаа найзын түүхийг ярьж өг. Тэр юу гэхээр нөгөө ингээд шилжилтийн насан дээр очиод хүүхдүүд чинь нөгөө эсрэг хүүсний хүүхдээ сонирхол тэгээд манай найз нэг охин дайгуу дурлцдаг байхгүй амар сайн болцсон. Тэгсэн нөгөө охинтойгоо ингээд уулзах гад орой морой гэрийнх нь гадаа очиж буцах. Нөгөө охин нөгөө 100 лагер явцсан бараг тааралддаг. Тэгээ ингээ нэг орой надаас асууч бид нар оройн янз янзын юм яриад суужсэн чинь. Бэлгүнээ ингээд тэгээд би ингээл ямар нэгэн зүйлийг бодоол ангууд тэр зүйл нь над дээр ирдгүү гэхгүй юу. Одоо тий бодоол ангууд бодол ингээ аяанда биелдгүү гэсэн утгатай тий шууд утгаараа шүү. Тийм юм асууж. Тэгэхээр би гайхаад яасан гэсэн чинь би харин өдөр автобусны буудлын дээр явж байгаад нөгөө охиныг эргэж хараа. Тэгээ яасан гэсэн би яг ингээл бодоол гэсэн тэгэл яг миний ард байгаа юм шиг санагдал эргэл харсан чи яг ард зогсчихсэн гэдэг байхгүй. Тэгээ нэг юм түүх болж байгаа. За энэнийг болохоор Юнг юу гэж тайлбарлах вэ гэхээр би бодоод байгаа учраас тодорхой Юнгийн талынхны зарим хүмүүс шүү. Яг Юнг гэж тэ. Би ингээд бодоод байгаа учраас ингээд тэнцээ нэг юм мэдээлэл энэ хоёр хүний хооронд ингээд солилцоо, мэдээллийн солилцоо явагдаад тэгээ ингээд нэг нэгэ дууддаг гэдэг ч юм уу тэ. Ийм зүйл болж гинэ гэж тайлбарладаг. Би бол юу гэж тайлбарлах вэ гэхээр наа чин зүгээр агуу гой тохиолдол тий. Тэгээд дээрэс нь тохиолдол байх магадлал агуу өндөр байхгүй юу гэхээр нэг сургууль сурдаг, нэг байрны нэг хороололд амьдардаг. Тэгээд тэр чинь юу гэхээр нэг автобусны буудлын дээр таарах магадлал нь өндөр гэсэн үг байхгүй. За дээрэс нь тэр хүүхэд лагер дээр байгаа хаяа 7 хоногт гэртээ ирэх юм бол энийг бүр ингээд тооцоод гаргаж болно заа. Яг тэдэд нэг гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү ингээд магадлал нь болж байна. Яг юун бол надад бас тийг санагдсан. Нэг юун бол одоо яг Фройдыг бодвол юм арай илүү өргөн цар хүрээнд ариу сүнслэг нэг тийм талаас нь бодтой биш талаас нь аягүй их судалсан байсан тий. Тэгээд надад ч гэсэн одоо энэ Фройд Юнг хоёрын хувьд энэ хоёрын одоо дэвшүүлж байгаа санаа онолууд нь аль альнаас нь яг энэ надад миний боддогтой таарч ийн гэд ингээд аль нь л болоод байгаа юм. Тийм. Тэр нас одоо яг Юнгийн би бас яг Юнгийн бүр ингээд биширсэн л дээ. Юу гэхээр мань хүн ерөөсөө тухайн үед бүгд Фройдыг дагж исэн тий. Фройдын ерөөсөө яг тэр Фройд гэдэг хайрцагт орсон байсан. Юнг бол би энэ хайрцагт байгаад ах юм бол энэ хайрцагнаас гарч чадахгүй мэн гэд тэр хайрцагнаас гарч сэтгэж чадсан байгаа байхгүй. Агуу мундаг санагдсан дэр нь надаа. Дээрэс нь өөрөө маш өргөн талын мэдлэгтэй хүн бас айгүй оптимист, идеалист хүн байгаа юм. Фройд бол ер нь ингээ харах юм бол жоохон пессимист хүн шүү дээ, тий. Ер нь ингээд юмыг жоохон хит пессимист тал руу нь оруулчих гэдэг. Юнг бол тийм биш байхгүй. Тэр нь их гоё. Тэгэхээр түрүүний ингээд юм жишээн дээр Юнг бол иймэрхүү тайлбар өгнө. Фройд бол яг магадгүй надрахуу тайлбар өгөх байх. Юу яриад байгаа чинь тий. Тий, наад чи ийм юм байхгүй. Гэхдээ энэ чинь мэдээж бид нар нарийн бодох юм бол ийм шалтгаан үр дагаврын холбоо байх эсвэл энэ бол зүгээр юм корреляц байж болно. Ийм шалтгаан үр дагаврын холбоо байж чадахгүй. Хэрвээ байсан бол эн чинь би баг те одоо ингээд дурлцсан эмхтэйгээ бодсоор хагаад ланжаууд таарлчих واخгүй те. Гэтэл миний дурлцсан эмхтэй Бразилд байна гэж бодъё л доо те. Би нэг энэ Бразил зүгээр нэг юм киноны рекламын дээрээс хартсан те. Тэгээд дурлцсан тэгэнгүүт ингээд тэрийг би бодоолаа юм бол тэр хүн ланжаууд ирээ таарах магадлал бол те нэгийг бахан 8 тэрбум штэ те. Энэ бол боломжгүй байхгүй те. Нэгийг бахан 8 тэрбумын квадрат шүү бүр те. Тэр ийм бол одоо мэдгүй би яг наадхан дээр ч юм бол Юнгийн талд байгаа байхгүй юу? Юнгийн талд орцсон оо те. За. Одоо сүүл рүү хоёулаа Фройд Юнг шиг маргаад дуусах үү те. Гэхдээ Фройд дээр надад ингэ санагддаг. Надад хамгийн их таалагддаг бас нэг юм байдэ. Би яг энийг өмнө нэг одоо 4-5 жилийн өмнө сонсч байсан. Айгүй олон онолууд байгаа л да. Гэхдээ чи бас ярих л ах нөгөө нэг юм хүний ингээд хөгжлийн үйл явц одоо насаар нь ангилаад ингээд 5 үе шатад хуваацсан байдаг шүү дээ тий. Тэгэн гутлын сэтгэл зүйн байдлаар нь одоо юу гэдэг одоо 1-3 наснд хүүхдийн одоо их юм ихийнхаа мемиг хөхөхтэй тийм мэдрэмжтэй одоо их юм сорох мэдрэмжэн дээр хамаг анхаарал нь байгаа тэр үед ямар ухамсарууд нь хөгжиж идэггүй. За тэр үеийг давсны дараа 1-3 наснаас хойш одоо хүүхэд ингээ өөрөө бие засч сурж байгаа ингээд тэр байдлыг одоо бас муугаар давах юм бол юу өсгөө сайнаар одоо сурах юм бол одоо амьдралын ачаал одоо хүнд бэрхийг даван туулах чадвар нь сайжирч гэдэг юм ингээд насаар нь ангилаад ингээ бичсэн байгаа байдал нь надад бүр айгүй чухал санагдчихсэн. Зарим үедээ баг бодохоор аймаар зарим үедээ би нэрийн чадваруудыг сайжруулах юм бол би хүүхдийнхаа тийм чадваруудыг сайжруулах боломжтой мэнч гэдэг юм уу тэр байдлаар айгүй анхаарал хандуулж ойлгож авч ийсэн тэр үедээ айгүй гой задалж тэгж дэвшүүлсэн байсан.
Тийм, Фройд ч бас яг нөгөө загалмаасын эцэг нь болохоор бас яг хуу ингээд Фройд бол 100% худлаа юм ярьчаагүй тий. Мэдээч чинь ингээд тодорхой хэмжээнд хүний ухамсар гэж нэг юм байна. Тэ ухамсаргүй ухамсар гэж юм байна гэд. Энэ орчуулга ерөөсөн надад айгу сонин санагдаад тэ. Ухамсаргүй ухамсар. Айгу квант физиклэг орчуулга. Надад ухамсаргүй ухамсар гэдэг чи яг үнэ юунг руу орох гээд байгаа байхгүй да. Далд ухамсар л орно. Тэ одоо яг хөө тэ энэ хоёрын нөгөө үзлүүд нь өөр болчихж байгаа юм л да. Яг ухамсаргүй ухамсарыг юунг юу гэж харах вэ? Фройд юу гэж харах вэ? Фройдыг харах юм бол илүү одоо ухамсаргүй ухамсар бол зөвхөн миний юм тэ, бэлгүүний юм, цэнгэлийн бол цэнгэлих. Юунг болохоор энэ ухамсаргүй ухамсарууд бүхэл хүн төрлөختнийх нэг байж магадгүй энэ төр гэсэн. Одоо энэ сүнслэг ертөнц гэдэг чинь тиймэрхүү юм руу ингээ яваад орчдөг. За тэр хэсэг нь бол надад таалагддаг. Яагаад тэгэхээр энэ бол өнөөдөр ингээ орчин үеийн ялангуяа байгалийн шинжилгээ ухаанаар бол ертөнц юм биш ээ гэдгийг бид нар мэддэг. Ийм байсан бол бид нар үжээ энийг туршилтаар мэдчих боломжтой байхгүй. Тэгэхээр хамаагүй ишээ орж болтгоо. Ийм сүнслэг ертөнц центр гэдэг зүйлийг бол өнөөдөр бол байгалийн шинжилгээ ухаанчд бол үгүйсгэнэ тийм ийм юм байхгүй. Фройд бол яг энэ талтай байдаг. Фройд илүү детерминист талтай манай Юнгтай харьцуулахад. Гэтэ тэр детерминизм нь жоохон ийм пессимист тий. Тэгэхээр Фройд гэдэг хүн тэгвэл хэн байсан бэ гэхээр мань хүн бол 1856 онд 5 сарын 6-нд төрсөн. Би энийг айгуу сайн тогтоож байсан. Яг тэгэхээр 5 сарын 6 манай дүүгийн төрсөн өдөр байхгүй. Тэг өхрийн орд гэж би чамтай орд ирэл зөрөөл явчихгүй юу. Тэгээд өхрийн орд тий. Би нөгөө орд мэддэг болохоор энэ Фройд бол өөрөө айгүй ядуу жууд гэр бүл төрсөн. Маш юм ядуу гэр бүл төрөө жоохон хэцүү гэр бүлд өссөн. Тэгээд анхны хүсэл нь бол хуульч болно гэж байна. Хуульч болохын тулд бүр ингээ их сургууль хуулийн ангид орсон. Тэгээ ороод ерөөсөө нөгөөтгнөөсөө залхсан юм уу яасан те. За өөрийнх нь юм биш вэ гэж мэдсэн л хэл та. Тэгээд одоо ангаахын шинжилгээ хүмүүст нь илүү таалагдаад эмч болохоор суралцсан. Эмч болохоор суралцж явах хугацаанд манай хүн нейролог буюу мэдрэл судлал тэг сэтгцийн өвчнүүдэд илүү сонирхол одоо илүү татагдаж эхэлсэн байгаа юм. Тэгээд энэ дундаасаа хистерия гэдэг одоо энэ демирх тэ өвчнөд илүү сонирхолтой болоод ерөөсөө өөрийнх нь тэр psychoanalysis-ийн туршилга нь одоо судалгааны чиглэл нь бол ерөөсөө л энэ демирх гэдэг өвчин рүү чиглэсэн байгаа байхгүй. Тэгээ мань нөхөр бүр тухайн Вен хотынхаа үндэсний улсын эмнэлгээс гараад өөрийн гэсэн эмнэлгийг байгуулад өөрийн гэсэн онолыг боловсруулсан байна. Энэ онолууд нөгөө алдарт өнөөдрийн бидний ярьдаг трама гэж юу вэ те сэтгц гэж юу юм ухамсар гэж юу юм гэх мэт энэ зүйлүүдийг анх Фройд маань ярьж эхэлсэн. За энэ нь ингээд Европ даяар тарахад тэр донд Юнг гэдэг манай Фройдоос 20 насаар залуухан залуу те энийг нь сонирхоод фэн болчихсон ба. За энэ хоёр бол ингээд хоёр агуу тарих тэр ингээд Европт 20 жилийн зайтай хоорондоо төрсэн байгаа байхгүй. Энэ хоёрын анхны хоорондоо нэг мэддэг болсон тэр одоо үйл явдал байгаа шүү дээ. Яаж энэ хоёр хоорондоо холбогдчихоо гэдэг нь тэр Оросын энэ сэтгэл судлалын салбарыг үндэслэгч тэр үндэслэгч нарын нэг бас анхны эмэгтэй сэтгэл заслын эмч нарын нэг энэ Сабина Шпильгайн гэдэг хүүхэн баг. Сабина Шпильгайны өвчнийг одоо ийм юм байна гэдэг зүйлийг бичээд Фройдоос манай Юнг тусламж авч захиа бичиж анх энэ хоёр захиагаар харилцаж эхэлсэн байна. Тэгээ ингээд ийм гоё үзэгний найзууд болж байгаа байхгүй юу? Захианы найзууд болоод. Тэгээд үзэгний найзууд болоод ерөн захиагаар харилцдаг. Тэгээд мэдээж манай Фройд маань ерөөсөө Юнгийн тэр энэ Сабинагийн өвчнийг яаж эмчилж байгаа, яаж трит хийж байгаа нь маш өөртөө таалагдаад тэгээ айгүй ийм хурц ухаантай хүүхдүүд нэгдийг анзаараад ерөөсөө өөрийнхөө эрдэм мэдлэгийг те харамгүй өөртөө Юнгтэй хуваалцаж эхэлсэн. Ингээд хамгийн алдартай нь юу вэ гэхээр энэ хоёр маань уулзсан. Энэ хоёр уулзаад яасан гэхээр бүхэл бүтэн 13 цагийн турш ерөөсөө тасралтгүй яриа өрнүүлсэн гэдэг юм л. Боддоо бүхэл уулзаал 13 цагийн турш зүүдний анализ, зүүдний тайлал, ухамсарын тайлал, хистерия өвчин гэж юу вэ гэх мэт энэ сэдвүүдээр 13 цаг тасралтгүй ярьсан байгаа байхгүй. Би амьдралдаа хэдхэн удаа л нэр хүнтэй бараг 12 цаг тасралтгүй ярьж үзсэн. За тэр хүмүүсийн нэг нь манай шинжилгээний гайхамшигын хөтлөгч Хасаа битэр нэг удаа өдөр 12 цагийн үе тухай нөгөө квант механикийн хос нүхний туршилтын тухай ярилцаж эхлэв. Тэгээ нэг мэдсэж орой шүн болцсон байсан. Би харих хэрэгтэй болсон, харахгүй болсон. Тэгээ ядарсан. Тэр яриаг бичсэн болоосоо. Тэрнтэй адилхан ингээд Юнг Фройд хоёр бол ингээд яг нэгэндээ зориулагдсан байгаа байхгүй юу тий. Тэгэл тийм байна. Ерөөсөө өдөржингөө тэгэж 13 цагийн турш тийм чи үнэхээр гоё ярианууд гарсан. Ингээд ч дуусаагүй.
Энэ хоёрын нөхөрлөл бүхэл бүтэн 6-аас 7 жил өрнөсөн. За 6 жил үргэлжилсэн. Ингэхдээ нийт 360 орчим захиаг хоорондоо бичлэлсэн байна. За энийг манай сонсогч нар өдөр хоногт нь хуваагаад үзээрэй. Энэ хоёр бол ерөөсө тухайн үеийн захиагаар харилцаж байгаа шүү дээ, тий. Захиа очиход нэг 2-оос 3 хоногийн хугацаа болно. Тэгэхээр 7 хоногт нэг удаа. Тийм. Тэгэхээр бичгийн хувьд бол бараг 4 хоногт нэг удаа бичээдсэн юм шүү, тий. Тийм. Тухайн үед ерөөсөө эхнэр нөхрөөс илүү харилцаатай шүү, тий. Тухайн үед long distance харилцаанд орсон байсан бохоггүй юм ааш. Тийм ийм маш ийм агуу гоё найзууд, тий. Ийм гоё найзууд болцсон. Тэгээд Фройд өөрөө хөдөлгөөн өрнүүлсэн Европод. Тэр хөдөлгөөн ямар хөдөлгөөн бэ гэхээр олон улсын сэтгэл заслын холбоог байгуулад, psychoanalysis-ийн холбоог байгуулад, би сэтгэл заслын гэж сая буруу хэлчихлээ. Psychoanalysis-ийн холбоог байгуулъя. Энэ холбооны ерөнхийлөгчөөр Юнгийг болгоё. Тэгээд Юнгийг ерөөсөө олон нийтэд юу гэж зарлаж ирсэн бэхээр миний одоо өв залгамжлагч те. Миний дараагийн хүн гэж ингэж зарлаж аюу сайн магтдаг байсан ба. За харамсалтай нь манай хоёрын нөхөрлөлийн яг энэ олон улсын psychoanalysis-ийн холбоог байгуулж явж байхдаа Фройд амьдралдаа ганц болон сүүлийн удаа Америк очсон. Тэгээ энэ хоёр маань цуг энийг Унгар сэтгэл заслын бас psychoanalyst-ийн тусламжтай ингээд Унгарт хуралд очих гэж очсон. Энэ үеэс эхлээд энэ хоёр маань маргаж эхэлсэн хоорондоо. Үзэл бодлууд нь зөрчилдөж эхэлсэн. Юнг бол Фройдыг ерөөсөө чи айгүй пессимист. Тэгээ ингээд чи хүмүүст өөрчлөгдөх, шинжлэхдэх боломж олохгүй байна тий. Яг хөө чи ч биш таал гэдэг байсан бахал та. Тийм бахал та хоёрдоо юм чинь. Тийм. Гэдэг. Фройд болохоор Юнгийг гүй чи хүн угаасаа ийм натуртай, ийм натуртай амтан чи яагаад энийг ойлгохгүй байгаа юм бэ гэж маргадаг байсан баг. Тэгээ эцэст манай хоёр маань бүр сүүл рүүгээ яасан бэ гэхээр ерөөсөө Фройд бол Юнгийг харахтаа тэр намайг ойлгохоор ухаантай хүн биш вэ гэж дүгнсэн байгаа байхгүй. Юнг буцаагаад Фройдыг юу гэж дүгнсэн бэ гэхээр тэр намайг тэ өөрийнх нь хэмжээнд ухаантай гэж бас дүгнсэнгүй. Ерөөсөө хоёр талаас өөрсдөө яг адилхан дүгнсэн байгаа байхгүй манай хоёр. Энэ донд Сабина Шпилгайн гэж энэ мундаг эмэгтэй энэ хоёрын эхлээд Юнгийн шав байсан. Дараа нь Юнгтэй амрагын харилцаанд ороод энэ хоёрын одоо янаг амрагын харилцаанд орчлоо гэдэг 100 Вен хот гэнэ энэ хоёр амьдарч байсан Швейцарт тархаж эхэлсэн. За энэ үед чинь Юнг чинь хүнтэй суудсан 3 хүүхдийн аав байсан. Болцсон байсан хүн ба. Тэгээ энэ цуунаас болоод бас Фройдтой харилцаа нь муутсан гэж үздэг хүмүүс байдаг. Мөн энэ цуунаас болоод Юнг Шпилгайн эмэгтэйгийн одоо эмч байхаас татгалзаад Шпилгайн Вен хот руу Фройдтой уулзах гэж явсан. Тэгээ энэ Шпилгайн бол ерөөсөө энэ хоёр том хүнтэй хоёулантай нь уулзаад хоёулангийнх нь санааг өөрийнхөө судалгааны ажилд нийлүүлж аваад тэгээ өөрөө уул нь ингээ ятгадаг байсан байгаа юм. Юнгт тэр Фройдоос чи хэрэгтэй зүйлээ авалтаа гэд. Фройдд ч гэсэн Юнг бас тэр чигтээ буруу юм яриаггүй хэрэгтэйгээ авалтаа. Энэ дундаас нэг онол гарна те. Бид нар бүгд нийлж яагаад psychoanalysis-ийг хөгжүүлэх гэж байгаа болохоос биш энэ зөвхөн Фройдийн psychoanalysis, Юнгийн psychoanalysis гэж хуваахгүй ч гэж ярьдаг байсан байхгүй. Ингэж уулын юм тийм ухаалаг зүйлийг ярьдаг байсан. Даач нөгөө манай хоёр маань хит одоо нөгөө нэг те ийг одоо гэх юм уу орчин хүмүүс ээг доо гэдэг. Гэтэл уулын чинь бас эго биш те нөгөө stubborn гэдэг штэ. Хит stubborn үзлээсээ болоод хоорондоо нийлж өгдөг байсан баг. Ийм зүйлүүд болж исэн. За манай нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар Mobicom хамтран ажиллаж байна. За тэгэхээр энэ удаа Mobicom маань ямар гайхалтай үйлчлэгийг биднэрт санал болгоод байна вэ гэхээр одоо бэлгүүний бит хоёр хоорондоо холбогдоод ярихад хүртэл дата шиг хэрэгтэй юм аа л. Тэгэхээр social era үед одоо датаны хэрэгцээ бидэнд бүгдэнд нь байдгаа. Тэгэхээр биднэрт зориулаад дататай болох, бүр их дататай болох хэлбэр аргыг зааж өгч байгаа юм байна. Mobicom-ийн дугаартай бол та доор харагдаж байгаа одоо манай энэ од мөндөр промо кодыг ашиглаад багцаа ахиулаад 15 ГБ нэмэх нь 24 ГБ дата бэлгэнд авах юм байна. За ганцхан үйлдэл хийгээд л нийт 39 ГБ дататай болно. За яг одоо Mobicom аппликейшнаараа бас багцаа ахиулж болно. За дээрэс нь дататай бас мөнгөтэй болж байна. Mobicom-ийн одоо шагналтай код гэдэг урамшуулалд оролцсон. За тэгээ өөрийнхөө кодыг та найз руугаа илгээгээд багцаа ахиулахыг уриад та өөртөө 5 ГБ дата за мөн Mompay-ийн 5,000 төгрөгийн нэг купон авах юм байна. За тэгээ амжилттай багцаа ахиулсан тэр урьсан олон найзуудынхаа тоогоор үржүүлж авах болохоор та аль болох олон найзаа урих юм бол
илүү их дататай дээрэс нь илүү их мөнгөтэй л болно гэсэн үг. За энэ нь баг уралдаан шахав юм уу? Тэгэн гутлаа 3 хэрэглэгч нь шагналтай. 1-р байранд нь одоо Монпей ав дэлгүүрээс худалдаа авалт хийх 3 сая төгрөгийн эрх, 2-р байранд сая 500 мянган төгрөгийн эрх, 3-р байранд 500 мянган төгрөгийн эрх эрхийн одоо эзэн болох юм байна. Яг одоо Mobicom аппликейшнаараа багцаа ахиулж болох юм байна. За ингээд дандаа гоё үйлчлэгээ санал болгодог Mobicom-до баярлалаа. Баярлалаа. За 39 гигабайт бол айгүй их дата сонсогдчих. Тийм гал тий. Гэхдээ найзуудаа урахаар чинь бүр амар их нэмэгдээд явчих байгаа биз тий. 39 бол юу юм чинь би чинь миний сарын датаны хэрэглээ чинь 30 ГБ авцдаг. Тэрнээс их биш тий. Тэр бол айгүй. Тэгэхээр ерөөсөө санаа зовлтгүй болчихно гэсэн үг байгаа. Тэгээ одоо ч нэг орчин үеч нэг чухал биш болцсон шүү дээ. Тэ ер нь дата байхад л тэгэл хаанч бүх юм учир нь олддог болцсон. Тэгэхээр амар гоё боломж олдож байгаа юм биш үү манайхаа. За ярилцлага буцаад эргээд ороход ингээд нөгөө одоо Юнг, Фройд хоёр маань хоорондоо үзэл тэ суртлын зөрүүнүүд гарч эхэлж байгаа. Тэр яг энэ Америкт үеэс эхэлсэн гэдэг. За яг энэ хоёрын хооронд Шпилгайн гэдэг эмэгтэй маань ингээд тэр хоёрын санааг холбож өгдөг байсан байна. Тэг өөрийнх нь судалгааны ажлууд тэр. За энэ донд яг энэ үйл явдлаар буюу Шпилгайн, Фройд тэгээд Юнг гэдэг энэ гурван гол дүрийг тойрсон кино хийгдсэн 2011 он. Тэгээд Кроненберг гэдэг айгүй алдартай найруулагч найруулсан юм. Яг энэ үйл явдал юу болсон бэ гэдэг өөрөө яг бодит түүхээс сэтгүүлсэн кино. Сонсогч нар хэрвээ сонирхох юм бол энэ киног хайж болоод үзэж болно. Тийм шүү дээ нөгөө Karen Knightley тоглосон амар хөрхөн үзэсгэлэнтэй эмэгтэй тоглосон гоё кино. Тийм. Тэгээд хинийхэн дүр Юнгийн дүрд болохоор Майкл Фассбендер тоглосон бил. Нөгөө X-Men-ийн Magneto. Тэгэхээр энэ киног үзээд илүү сонирхож болно. За энэ дээр энэ кинон дээр нэг гоё юм харагдсан юу гэхээр ерөөсөө яг энэ хоёрын тэр үзэл суртлын зүрх хаанаас эхэлж байгаа вэ? Харилцааны зүрх хаанаас эхэлж байгаа вэ гэдгийг их гоё гаргасан байсан. За кино яриад бүр сунжруулаад яах вэ? Тийм болохоор манайхан сонирхож үзээрэй. Энэ киноноос харин нэг сонирхолтой зүгээр авах юм нь юу гэсэн мэхээр бодит түүхтэр сэтгүүлэгдэж хийгдсэн болохоор энэ Сабина гэдэг дүр яг өөрөө яаж хөгжиж байгаа үед их гоё харуулсан байсан байхгүй. Тэгэхээр энэ хүний амьдралыг бас сонирхож байвал энэ киног үзэхэд бол илүүтэхгүй санагдсан надад. За Сабина ингээд нөгөө Юнгээс амргийн харилцаанд дуусаад нөгөө Юнгийн энэ Сабинатай амргийн харилцаатай байна гэдэг те гэр бүлээс гадуур харилцаатай байна гэдэг цууд хараад эхэлсэн чи Юнг Сабинаг орхиж байгаа. Тэгээ Сабина ерөөсөө Вин руу Фройдийн туслах болохоор явсан. Энэ Сабина гэдэг эмэгтэй Юнгтай болохоор амргийн харилцаатай, Фройдтай болохоор багш шавын харилцаатай байсан ийм эмэгтэй байгаа байхгүй. Баялаг амьдралын түүхтэй. За нөгөө Америк руу эргээд очиход энэ хоёр Америкт ингээд хоорондоо маргаж эхлээд явж байхад нэг юм чухал одоо тохиолдол болсон. Тэрний юу гэхээр манай хоёр хүн бол ингээд уулзаад хоорондоо яриагаа тэ одоо гоё юм intellectual маргаан буюу одоо юм мэдлэгийн маргаа өрнүүлж байгаа шүү дээ. Энэ юу байж болох вэ? Би биенээсээ суралцсан маягтай өөр өгөөжтэй маргаа яваад шүү дээ. Өөр өгөөжтэй. Тэгэхээр энэ дээр манай хоёр айгүй нэгэндээ зүүдээ ярьж өгдөг гэсэн юм байна л да. Тэгэхээр Фройдийн онлоор бол ерөөсөө хин нэгэн хүнд зүүдээ ярьж өгнө гэдэг нь би өөрийнхөө хамаг одоо нөгөө далд нууцуд байгаа шүү дээ. Миний далд нууц, далд хүслүүд байгаа шүү дээ. Тэрийгэ expose хийж байгаа ингээд ил хилчиж чинь гэсэн үг байхгүй. Нэгсэндээ би дэлгэцэн ном шиг үлчиж чинь гэсэн. Тэгэхээр ингэдэг байсан чинь анх удаага Фройд Юнгд өөрийнх нь зүүдийг хэлэхээс татгалцсан гинэ. Тэр Америкт явж байхдаа. Тэгэхдээ бүр Юнгд юу гэж хэлсэн бэ гэхээр би чиний өмнө одоо ингээд нүцгэн те ийм байдалд ормооргүй байна гэж хэлсэн байхгүй. Тэгээд Юнг энэ дээр нь бүр Фройдыг одоо те за бит хоёр бол нэгэнд ингээд салах цаг бол болсон юм байна. Би өөрийнх нь зам мөрийг хөөх цаг нь болсон юм байна. Тэгээ их маргадаг. Айгүй их маргадаг. Жишээ нь Фройд энэ хоёрын маргаан бол бүр ингээд зүүдэн дээр гарч ирж байгаа юм. За тэр нь яаж юм гэхээр Фройд бол ерөөсөө зүүд бол ямар нэгэн байдлаар энэ далд хүслүүдийн утгыг бий болгож ингэж гаргаж ирдэг те. Тэр далд хүслийг ингэж бийжүүлж идэг зүйлээ гэж хэлж. Тэгсэн манай юун болохоор үгүй. Зүүд бол тодорхой хэмжээнд ямар нэгэн ийм утгуудыг илэрхийлж идэг. Гэхдээ тэр нь заавал Фройдих шиг байх албагүй гэдэг. Фройд юу гэдэг вэ гэхээр ямар нэгэн зүүд байх юм бол наа чи яаж иж байгаа л бэлгийн чин хандлага. Яаж иж байгаа л хүний бэлгийн хүсэлтэй холбогддог. Дур хүсэлтэй холбогддог. Ямар нэгэн байдлаар би нэг юм шон зүудлээ гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар би юм зөөлхөн юм зүудлээ гэхэд тэр нэм
эмэгтэй хүний хөх эсвэл эр хүний бэлэг эрхтэн тий эсвэл би ингээ өөрийгөө нүцгэн байгаагаар зүүдлэх юм бол би ямар нэгэн байдлаар гаж бэлгийн хүсэлтэй гэдэг ч юм. Ийм зүйл рүү л орно. Фройд л ямар нэгэн байдлаар л ерөөсөө л бүх тэр зүйлийг одоо хит сексист болох гэдэг тий. Сексист биш шүү. Хит сексуал болох гэдэг тий. Хит тийм бэлгийн дур хүсэл рүү аваачиж оноодаг. Энэ нь ерөөсөө юунг таалагдав. Яагаад заавал ийм байх ёстой гэж хэд магадгүй зүүдний энэ шин чанарууд жишээ нь би ямар нэгэн ийм шон зүудэлж байгаа гэдэг нь миний амьдралын хэмнэл. Би сүүлийн хэд хоног хаагуур явсан. Би юу боддог? Би ямар хоол идсэн? Ямар хүнтэй уулзсан гэдгээс шалтгаалаад өөр янз янзын утгатай байж болно шүү дээ. За энэ дээр бол би юунгийн талд байгаа. Тэ? Зүүд бол ерөөсөө тийм байна. Энэ дээр ч гэсэн би бол юунгийн талд. Юунгийн талд тий. Тийм болохоор юунг одоо тийм Фройдыг бол хитрхи одоо бэлгийн харилцаанд донтсон гэж шүүмжилдэг байсан нь энэтэй холбоотой бас илэрхийлэгдсэн л юм байна тий. Тийм ерөөсөө ингээд хит ийм тий сексийн ийм одоо тий бэлгийн зүйл рүү ороод байна гэж хэлдэг. Фройд ч өөрөө ерөөсөө ухамсарыг хүртэл тэгдэг. Ухамсар бол ерөөсөө ингээд тий хөдөлгөгч хүч нь барыг ерөөсөө энэ бэлгийн юу юм аа дур хүсэл юм аа гэдэг. Юунг болохоор үгүй өөр байж магадгүй одоо энэ коллектив conscious гэдэг зүйлээр тэ хүн болгон чинь нэг юм өөрийн гэсэн өөр зүйлтэй. Яг нь Юнгийн хамгийн гоё юм надаа юу гэхээр ерөөсөн зүүд гэдэг бол өөрийгөө ингэж хөгжүүлэх тэ personal growth гэдэг штэ тэ ийм шин чанаруудыг бас илэрхийлж чаддаг. Дээрэс нь соёлын ямар нэгэн тэмдэгтүүдийг бас илэрхийлж чаддаг. Соёлын символизм тэнцээ байгаа баха гэдэг тэ. Нэгсэндээ би ийм энэ янз зүйлээ гэхэд тэр маань өөрөө миний ямар орчинд өссөн тэ ямар гэр бүлд өснөөс шалтгаалаад нэг өөр утгатай болно штэ. Эсвэл би хас тэмдэг зүтлээ гэж бодъё тий. Гэтэл хас тэмдэг бол одоо хиндуизмд бол шал өөр утгатай шүү дээ. Европод нэг нөхөр хас тэмдэг зүтлэх юм бол баларна шүү дээ тий. Нэг эвгүй байдалд орно шүү дээ ерөөсөө. Тийм энэ соёлоодын ялгаа энэ чинь байгаа шүү дээ гэдэг. Фройд бас зүүд бол ерөөсөө ингэ нөгөө биелээгүй хүслийн бийжсэн дүр гэж байгаа тий. Нөгөө юм янз янзын хүслүүдийн бийжсэн дүр гэдэг. За энийг яг магадгүй Юнг өөрөө Шпилгайн гэдэг эмэгтэйтэй ингэж гэр бүлээс гадуур харилцаанд орсон нь өөрийнх нь тэр биелээгүй далд хүсэл нь ингэж тийч орж ирсэн гэж Фройд бол тайлбар өгөх гээд байдаг. Юнг болохоор бас яг тодорхой тайлбар өгдөг. Тэгээ манай Юнг чинь өөрөө 2-3 өөрийнх нь одоо сурагчтайгаа ингэж гэр бүлээс гадуур харилцаанд орсон юм хүн байгаа. Энэ бол яг орчин үед бол их эдикгүй зүйл, энэ болохгүй зүйлүүдийн нэг. Эмч өвчтний тэр харилцаа ч гэсэн бас болохгүй зүйлүүдийн нэг тий. Болохгүй зүйл тий. Бүр бас хүмүүс мэддэг нөгөө Тони Волф гэдэг нэг өөрийнх нь тийм хоёр дахь шавь штэ тий. Одоо хин байдаг штэ тий. Шпилгайны дараа одоо учир ургуулсан юм штэ. Тий. Тийм байна. Тэгтээ би бас ингэсэн Фройдын тухай бас Фройд бас одоо тэр өөрийнхөө тийм хамаатан садны бэр их ч юм уу? Бэр ихчтэйгээ бас тийм харилцаанд байсан гэж бас яригдтiin байл шүү дээ. Энэ хоёр маань их сонио. Тий, одоо яг энэ Фройд бол манай гинэ одоо бүр Юнгийг ингээд ер нь жоохон шүмжлэх гээд байдаг. Яаж байгаа вэ гэхээр чи ингээд те гэр бүлээс гадуур харилцаанд орсон гэдэг шүмжлэх гээд. Гэтэл Фройд өөрөө бүр ингээд зочид тэр те өөрийнхөө дүү одоо хүргэн эмэгтэйтэй бэр ихчтэйгээ ёо. Бэр ихчтэйгээ харилцаанд орсон гэдгийг батлах нэг баримт байдаг нь юу гэхээр энэ хоёр цуг буудалд тэр чинь 1920 оны 8 сарын 6-ны өдөр байсан баха. Орсон гэдэг юм. Тэр буудлынх нь лог байд юм байна л та. Одоо нөгөө хин орж байгаа бүртгэж байгаа шүү дээ. Тэр нь байдаг байхгүй. Тэгэхээр ингээд зарим судлаач нар энэ бол ингээд болохгүй гэдэг. Гэтэл зарим хүмүүс бас юу гэж харддаг вэ гэхээр үнэхээр би ийм харилцаанд орж исэн намайг Фройд гэдгийг ертөнц даяар мэддэг бол би жинхэнэ нэрээ яагаад ашиглах юм бэ гэдэг. Иймэрхүү янз янзын маргаанууд ч гардаг. Тэгэхээр энэ дөр бол маргадаг. Гэтэ ихэнх судлаач нар энэ бол баг үнэн байхаа гэдэг юм дээр ордог. За. Тэгэхээр ерөөсөө энэ хоёр бол ерөөсөө одоо гэр бүлээс гадуур харилцаа гэдэг зүйл дээр бол айгүй хэцүү хүмүүс байгаа юм те. Тэр нь ингээ өөрсдөө янз янзын байдлаар аваадсан. Зүуд рүү эргээд ороход Юнг бол ерөөсөө зүудийг их өөдрөгөөр хардаг. Энэ бол ингээ ирээдүйд өөрчлөгдөх те. Миний хүслийг илэрхийлж идэг. Миний хэд хувийн энэ бодлуудыг илэрхийлж идэг. Фройд бол зүуд бол ерөөсөө те бүх энэ символууд нь одоо ийм бэлгийн чиг хандлагатай холбогддог ийм зүйлүүд байд юм аа. Хитрхи детерминист байсан байхгүй. Ухамсар дээр хандах энэ хоёрын хандлага ч гэсэн юм. Тийм учраас энэ хоёр сүүл рүүгээ маргаад тэг бүр Фройд юунгийг юугээд хэлсэн бэ гэхээр чи ерөөсөө наад ийм хоёр дахь төвшний хачин домог зүү сүнслэг юм философч шиг юмнуудаа
миний энэ үзэл рүү оруулж ирж байгаа намайг гутаанд оромжилж гин гэсэн юм ярьчихж байгаа. Юунг бол тэнцэн чи намайг ингэж та намайг ингэж үзэж байгаа юм болохгүй тий. Та өөрөө айгүй баригдмал байна. Хөгжөөгөө байна. Тэгээд таныхаар бол хүн бол ийм л төрсөн, ийм л арчаагүй амтан. Би бол хүнд ийм юм хүсэхгүй байна. Би бол хүн өөрчлөгдөөсөө. Би хүн өөрөө багада ямар хүн болохыг хүсдэг байсан бэ? Тэр хүн рүүгээ тэмүүлээсээ би тэгхтэн тусалмаар байна гэж хэлдэг байсан байхгүй. Энэ надаас Юнгийн хувьд их таалагдж байгаа юм. Тэг хүн бол мэдээж бидэрт өгөгдсөн өгөгдөл гэж байдаг. Гэхдээ хүн бол өөрчлөгдөх чадвартай амтан шүү дээ. Тэг өмнөх буддагийн дугаарууд дээр юу харсан бэ гэхээр хүн бол өөрчлөгдөх чадвартай амтан. Энэ бол хүний хамгийн чухал шин чанар. Тэг хүн суралцдаг. Бид нар дэлхийн 2 дугаар дайны үед баахан хүмүүсийг 6 сая хүмүүсийг хятаж хайсан. За өнөөдөр бол ингэж хүнийг яс үндэс, арсны өнгө, бэлгийн шинг хандлага гэх мэт зүйлүүдээр нь ялварлан гадуурх болохгүй мэнэ гэдгийг бид нар одоо ясмахандаа шингэтэл ойлгоцсон шүү дээ. Яг үнэ. За энийг бүр амар ойлгох юм бол Шпильгайн гэдэг эмэгтэй хөгшөрч нас ураагүй 2 охинтой болсон. шүү дээ бүр. Энэ үед юу болсон бэ гэхээр тийм нацистын Герман Оросд дайн зарлаад 1939 он. За энэ нөгөө нэг deployment division гэдэг юм да. Германаар ямар фицлэр гэдэг вэ? Тэр фицлийн нөхдүүд энэ хот руу н очиод энэ хотод байгаа бүх хүмүүсийг хядаж хайсан. За энэ дивишний нөхдүүд бол ерөөсөө л тухайн хотод очиод бүх жүүдүүдийг газар дээр нь буудаж хяддаг. Тэгэл хаяад явдаг. За энэ тухай хийсэн агууллаг кино гэдэг нь Иди Смотри гэдэг 90 таар гэдэг дайны үеийн кино. 1986 маш хүнд кино. Яг энэ дээр харуулсан байдаг. Тэгээд энэний золиос болсон Шпильгайн. 2 охин нь нэг нь 16-тай, нэг нь 29-тай, 26-тай байсан. Тэгээд 2 охинтойгоо буудуулж нас орсон байна. Тинчээ энэ гоц ухаантай мундаг эмэгтэй цаг бусаар энэ дайны энэ одоо тий хүнийг яс үнцээр нь ялварлан гадуурхахын золиос болсон байхгүй. Тэгэхээр бид нар бол ингэж болохгүй гэдгийг аягүй сайн мэддэг болсон. Тэгэхээр хамаагүй тиймэрхүү сэдвээр орж одоо болохгүй нэ тий. Өнөөдөр бол бид нар энийг мэддэг болсон. Тэгэхээр Юнг Карл Юнг манай Фройд хоёр мань сүүдрүүгээ ингээд янз янзын маргаан руу орсон. За Фройд хүртэл өөрөө энэ одоо дайны золиос болоод цутаж яваад тэгээ өөрөө эрүүний хорт тавдар туссан. Эрүүний хорт тавдраар нас орсон байгаа. Юнг бол Фройд маань Юнг бол хөгшөрч нас орсон. Тэгээд Фройд бол айгу пессимисттэй хүн ийм л төрсөн өөрчлөгдөх боломжгүй. Энийгээ чи ийм л амтан ингээл болоо гэсэн юм ярих гэдэг. Фройд бол чи багада ийм зүйл хүсдэг байсан байна. Гэтэ магадгүй амьдрал чинь чамд ингээд ийм зүйл тохиолдулжээ тий. Тэгээд бид нар гэхдээ хамтдаа үүнээс хөгжих боломжтой. Тийм учраас одоо өнөөдөр ингээд нөгөө саяны дэлхийн 2 дугаар дайны түүх ярьж байгаа нь өнөөдөр бид нар тэр үеийн түүхээс хөгжсөн шүү дээ хүн тий. Хүн бол тэрээс ингээд хөгжөөд илүү ингээд ойлгоод ингэж болохгүй мэн гэдэг рүү орсон. Ийм яг үнэ. Энэ дээр бол би Юнгийг харилцаа. Нэрийг буруу хэлсэн шүү. Тийм нэрийг буруу хэлсэн. Саяны яг энэ сүүлийн энэ нөгөө хөгжих ёстой гэдэг чинь Фройд гэд хэлсэн шүү. Юнг тий. Тийм Юнг шиг уучлаарай манайх. Тэгэхээр энэ надад их таалагдсан. Тэгээ нэвтрүүлэг маань одоо өндөрлөх төгч чинь тий. Тэгэхээр мэдээж илүү дэлгэрэнгүй сонсогч маань судлаарай. Энэ хоёрын маргаан бол маш урт маргаанууд байдаг. Тэгээ төгсгөлд нь би энэ чи Юнг маань өөрөө Фройд руу хамгийн сүүлд одоо салалтын захиа бичсэн. Тэр захианда Ницше бас тухайн үеийн агуу сэтгэгч нарын нэг тий Ницчийг ишилсэн байна. За тэр ишил нь юу гэж байгаа вэ гэхээр энэ манай найзын орчуулга, найз маань одоо агуугаа орчуулж өгсөн. Шав хിവэр үлдвэл багшийн ачийг бачаар хариулсан болно. Та яагаад намайг сорж сонжиж болохгүй гэж та намайг хүндэлдэг гэсэн. Гэвч намайг их хүндлэл чинь нэг л өдөр хөсөрдвөл яах вэ? Нурж буй хөгшөөнд дарагдаж өгөхөөс сэрэмжлэх тун та намайг олсон ч өөрийгөө олоогүй байна. Итгэгч бүхэн ийм л байдаг. Одоо намайг гээгээд өөрийгөө ол. Тэгээд намайг үгүйсгэж нцаасны чинь дараа би өөрөө тань дээр очино гэж бичсэн байна. Энэ үйл явдлын дараа энэ хоёр хүн бол ерөөсөө өөрсдийн замыг өгөөд алдарт Юнгийн одоо тий School of Thought, Freudийн School of Thought гэж салсан. Фройдод бас нэг инээдтэй гэх нь хайсан ironicтэй зүйл болсон юу гэхээр Фройдын дараагийн шав буюу Адлер гэд бас шав нь өөрөө Адлерын School of Thought гэдэг зүйлийг бий болгоод энэ хоёроос бас салаад явсан баг. Ийм одоо түүхтэй зүйл болсон байна.
Отоо санаа амар гой санагч нэг шав хിവэрэ үлдчих юм бол багшаа ачиг бачаар хариулсан болно гэж юм те. Би өөрөө илүү өөрийнхоороо ингээд дахиад суралцах хэвээр та намайг болсон мөртлөө тийм өөрийгөө олоогүй байна гэд бас амар эгороо нэг юм одоо юу нэг юм бэ дайрчээ. Харин гэтээ надад их гой санагцсан. Юу гэхээр одоо ингээд тийм шинжилгээ ухааны салбарт ч гэсэн одоо манай профессор ч юм уу манай Монголд байсан манай профессор ч юм уу тий бүгд яадаг гэхээр шаваа ерөөсөө илүү надаас илүү боломж авч надаас илүү цаашаа яваасаа гэж хүсдэг. Тэгэхээр энэ хүслийг бас Юнг тэнцээ илэрхийлсэн байгаа байхгүй Фройдд тий. За гайхалтай. За энэ хоёр хүний нөгөө нэг аль үзэл бодлыг ингээд судлаад аль алийг ингээд мэдээд онлуудын судлаад явбал яг л нөгөө манай нөгөө эмэгтэй хэм блэ буудалдаг Сабина Шпилгайн яг үн тэрэн шиг ингээд аль альных нь авахын аваад явбал одоо тэр эмэгтэй шиг л маш гоё тийм ухаалаг зөв цэг дээр ойлгох юм байна. Угаас аль альнаас нь авах юм амар их байгаа юм чинь тийм ээ. Тийм Сабина Шпилгайны нэг одоо төгсгөлд нь яг энийг хэлэл дуусгая. Шпилгайн энэ эмэгтэйг би нөгөө бүр биширдсэн болохоор юу гэхээр манай хүн нөгөө хоёр хүний бүх онлуудыг нийлүүлээд хооронд нь ингээд үрж тавиад бас нэг гоё онол гаргаад нэг алдартай пейпер бичсэн distraction гэдэг пейпер одоо юм устгаж сөнөөх гэсэн утгатай үг тий. Энэ Сабина гэдэг хүн өөрөө одоо үхлийн инстинкт гэдэг ямиг оруулж ирээд энэ яаж байгаа вэ гэхээр хүн ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхийн тулд би одоо байгаа өөрийгөө тодорхой хэмжээнд эвдэж устгаад тэгээ шинээр ингэж хөгжих ийм зүйл байд юм байна. Тэгэхээр устгах тий үхэл гэдэг зүйл бол ерөөсөн юм цэвэр 100% сөрөг биш юм байна тий. Энэ бол өөрөө бас нэг зүйлийг бүтээх шин юм алхам болт юм байна гэдэг юм гарсан. Энэ бол бүр үнэхээр гайхамшигтай санагдсан ерөөсөө. Яг энэ өөрөө давхар ийм дорны философитой нийлж байгаа байхгүй тий нөгөө ин ян гэдэг штеп. Энэ бүх философиудтай нийлж байгаа байхгүй энэ өөрөө надад бүр үнэхээр агуу санагдсан. Тэгээд мэдээж одоо ингээд миний бүр ингээд амьдралын туршлагаар ч гэсэн бид нар ингээд тодорхой үеүүдтэй ингээд нэг юм хэцүү үеуд таардаг эсвэл буруу зөрүү юм хийчихээр өөрсдөө анзаардаг шүү дээ. Би ингэж болохгүй байсан юм биш үү? Энийг өөрчлөе гэдэг. Тэнгүүд тэгж өөрчлөх чинь хэцүү шүү дээ. Гэтэ тэгж өөрчлөхөд би өмнөх өөрийгөө эвддэг шүү дээ. Тэгжээж би дараагийн шинэ өөрийгөө тэнцээ бүтээдэг те. Энэ нь бүр надад үнэхээр гайхалтай санагдсан энэ эмэгтэйгээс. Яста бүр үнэхээр гайхалтай байна. Яг тийм юм байна. За нэвтрүүлгийн цаг маань яаж юм бол надаас ингэ санагдлаа нөгөө нэг хүний ингээд амар олон хүнээс авсан судалгаан дээр таны амьдралын одоо хамгийн хэцүү үе юу байсан бэ гэд асуусан чинь ингээд ихэнх хүмүүс дээр яг нэг гэр бүлийн хэмжээнд авсан судалгаан дээр хүүхэдтэй болох үе байсан гэж хэлсэн байна. Тэгээд таны амьдралын хамгийн аз жаргалтай үе юу байсан бэ гэсэн чинь дахиад хүүхэдтэй болсон үе гэж хэлсэн гэж байна. Энийг бас тэнд одоо тийм хуучин ганц бие хүнийхээ амьдралыг эвдээд үгүй хийгээд шал өөр юмыг бий болгоод даван туулсан тэр байдал өөрт нь өмнөхөөс нь илүү сайжирсан байгаа ш мэдээж те. Харин тийм. Яг Шпилгайн бас яг энийг хэлсэн байна. Хүн ерөөсөө хосын харилцаанд орно гэдэг бол өөрийнхөө хувийн орон зайг эвдээд шинэ орон зай руу ороод хоорондоо нийтнэ гэдэг. Бүр үнэхээр би бол ерөөсөө энэ эмэгтэйгийн тухай нэг одоо намтрахын тухай ном болсон. Тэгээд Оросд бас музей байт юм билээ. Хэрвээ очих юм бол заавал үзнэ гэж бодсон. Тэр номыг бас дараа 7 хоногоос уншина гэж бодож байгаа. Яа ямар гоё юм бэ. За баярлалаа. За маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв сток таалагдлаа. Бас нөгөө хэнийг Юнг одоо нөгөө интроверт экстраверт жилөө те хүмүүсийг нэг хоёр төрлөөр хуваадаг нь бас хүмүүс аягүй сайн мэдээд идэг байх гэж би бас бодож байна. Ингийн хүмүүс ал. За өнөөдрийн нэвтрүүлгийг маш гоё амттай ярьж өгсөн. Бэлгүүнийдээ баярлалаа. Шинжлэх ухаан таны мэдгүй од мөндөр совог үзэг сонсогчид та бүхэндээ дэлхийн сотны нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авсан сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын урайтай хөдөлთა хөгжлийн банк за мөн Mobicom хамтран ажиллалаа. За студид Ланжоо хотоос бэлгүү маань холбогдож нэвтрүүлгээ өргөлээ. За маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзъя. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942
Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан таны мэдхгүй Монголд ялах болтугай.